Аасаа. Та хүнд орой мэд төргийа. Нөмрөг голын иргэдээр 24-7. Зэрлэг байгаль дээр судлаачид байнга хүссэн хэмжээгээр өглөө цуглуулж чаддаггүй. Харин хээрийн судалгаа бүрт хадал явдал шинэ туршлага, хэцүү сорилтууд байнга тахалддаг. Миний хээрийн судалгааны тэмдэглэл ийхүү эхэллээ. Энэ бол машин биш. Хайрцаг хэлбэртэй явдаг агуулга. Оргон. Бидний хээрийн судалгааны зорилго бол нөмрөг болон онон голын тул цэвэг загсны биед авиа дамжуулагч суйрлуулах. Энэ юуны өөрөө гинэ? Ямар шоу шоуны? Тасаг шүү. Тасаг шүү. It's vulture. Бид нэр авиа дамжуулагчаа загсандаа суйрлуулахын тулд хамгийн шаардлагатай зүйл бол мэдээж загас. Тэр нэг ямаагаа олж үнгүү мэс ажилбар хийж өгөхийн тулд бид бэлтгэлээ базаагаад гол руугаа уруудлаа. Ороод ирсэн. Харгум. Тий. Юу манай тогооноос харг явахгүй юу? Загсаа бариад түр хадгалах уу. Тэрч явж байна. Манай залуу уурга барьж явж байна. Уурга гарч ирсэн байна. Энэ урт нь миний барих спиннинг уурга. Тэр хоёр жижиг нь флай. Шар ирвэх хэлж байна. Шар цэцэг байна. Шар цэцэн дээр ялаа байна. Миний чихийг шумуул хадж байна. Цэнгэг усны жинхэнэ чон тул загас маань энд сайхан мансуура твтж байна. Анхүү Густав наашаараарай. Ёстой сайхан залуу шүү. Түүний өөрдийн найз жижигцүү баймал бас байна. За одоо та бүхэнд хэрхэн загсандаа төхөөрөмжөө суйрлуулдгийг харуулъя. Alright. Густав энэ чинь миний тэмдэглэл. Би ярэ. За хэвлийг нь сайхан тохиромжтой хэмжээгээр нь зүсээд тэрийгэ чимгэж агаад загсандаа тохирсон хэмжээтэй авиа дамжуулагчаа голсуулчихнаа. За тэгээд оёод. За тэгээд ерөнхий хүмүүс ажил маань бол ингэ болчлоо. Тэгээ яг хайрснаас нь жоохныг авч насыг нь бас үзэж болно. Сэлүүрээс нь бас жоохныг аваад ДНХ-г нь ч тодорхойлчих болно. За хамгийн сүүлд нь уртыг нь үзээд биемжилтүүдийг аваад тэгээ эрүүлжүүлэх утанд нь хийгээд сэрхээр нь явуулчихна да. За тэгээд үндсэн ажил дуусаад амар хайдаад л Нөмрөг голын хөвөн дээр манжуур номингийн овоолгоны хажууд нар жаргаж яхад бат төвшин аяг угааж байна гэж. Яг нь аяг ирэх угааж байгаа шалтгаан. Энэ бол маш сайн угааж. Энэ хөт хувцал та. Яг угаа бас сайн угаахгүй л гэхдээ би бол угаадаг л та. За аягийг бол угаадаг залуу байна. яхан л хажууд минь аяг угааж байсан тэр залуу салхитай цуг алга болчихлоо. Нөмрөг голын хөвөн дээр би ганцаархнаа. Бороотой, шороотой салхитайд гав ганцаархнаа. Давхар солонго гарлаа. Даанч найз минь хайж чавдаа. За тэгэл нэг өглөө нэрсэн чинь онон дээрсэрл. За тэгээ онон гол дээрээ очлоо. Студийн янзын гол ээ нөө. Ийм сайн газар ирсэн юм чинь өстой гой баачаад тэг үндсэн ажилдаа орохоор явлаа да. За одоо та бүхэнд би онон голын цутгал жижиг голууд дээр хийсэн электрофишинг буюу цахилгаан загасчлалт гэж юу You get electricity by this. Okay. So this is a contact. On and off. Yes. And I'm doing the fishing like this. And you are following me. And you see something. You might helping me with the cable or something. You should never put your hands in the water. Because it's like shocked right away. Yeah, yes. You can get shocked. But honestly, it is a little bit like this. If you put the hand in the water, you might feel a little tingle. Yes. Yeah. So, but this one or this one. Okay. So, but I've been using this one. Okay. And if there's bigger fish, then we need hands, right? Yeah. Yes. But in this case, we usually don't go for big fish. Okay. But if you go for big fish, I think you need a bigger one like this. Protect this one and avoid that it gets into the water. Okay. So you don't want to set in the water at all. This one. So you see, you make a knot like this. Okay. And this also avoid any stress on this, and then you just hang it around you. Okay.
come and have a look, you know, because now the default is 200 volts. So if I raise here, I get 400. If I continue like this is a little bit strange. Okay. Oh my god. Check now. You can see how it just came floating. Well, Shocked fish. it's Trichlora, yeah? Small. Another one. Oh Jesus. Missgörnas mohoiti. In Swedish they are called slamfiskare eller väderål. Never seen. We have okay. This is a tornado. За энэ хүн одоо Монголын бүх загсыг түүцсэн. Бүх тулны жарахануудыг түүгээд энэ ингээ хайрцагтаа хийцэн байна. Хараад таарай зэрэг. Ононголын бүх тулны жарахыг савлцсан. Одоо энэ барьсан жарахануудаараа яах вэ? Араб нөхөрлөлт. Мянган монгол хэл ойлгохгүй шиг. Нус тэтгэлж чинь. За тэгээд хэдий сэрүү намар ханиадтай ядраад хатиг нүүрэн дээр гараад наршаад очсон гол болгондоо ус руу орж чигэндээ алдаж байсан ч энэ чинь л хээрийн судалгаа шүү дээ хэмээн бараг тэр жоохон довлонгоосоо кайф аваад байгаа юм шиг. 12 дугаар ангиасаа хойш жижиг том хөхтний паразитын, шувууны, шавжны, ургамлын гээд нилээдгүй хээрийн судалгаанд явж явах болгондоо үргэлж шин туршлага, мэдлэг хоримтлуулдаг байсан ч хамгийн хэцүү. Гэхдээ тэрийгээ дагаад хамгийн адал явдалтай сонирхолтой санагдаж мөн загсал болоод байгаа юм да. Эзэнгүү хээр эр хүний жаргал гэж загас жарах хачтын жаргал харин гол устайгаа ойрхон эсвэл бүр дээр нь хөвөөд явж байхад л жинхэнэ амар амгалан. 2025 оны налгар намрын хээрийн судалгаа маань бүх юм нь яг сайхан цагаараа болдгоороо болоод маш амжилттайгаар Чингис хааныхаа хөшөө дурсгал дээр очиж мөргснөөр ийхүү өндөрлөж байна. Хээрийн судалгаа болгон шин туршлага, хүлээгдэж буй адал явдал. Анхаарал хандуулсан талархлаа. Эрдэм гүм байг. Аберт. Ujur tuğdu miye mildi cunda bir şey cunda sence cunda bir şey cunda sence cunda